За, орой мэндийг та бүхэндээ хүргэе. За, өнөөдрийн 5 минутын хичээлээр эдийн засгийн юу судалдаг вэ талаар үзэх юм аа. За, эдийн засаг буюу economics нь бол одоо нийгмийн шинжилгээ ухааны нэг салбар юм. За, байгалийн шинжилгээ ухаан бол одоо физик, химик, биологи, гастроном гэдэг байдаг бол нийгмийн шинжилгээ ухаан бол одоо эдийн засаг, нийгэм судлал, улс төр судлал, хууль гэх мэтлэн байдаг. За, нийгмийн шинжилгээ ухааны одоо нэг гол хэсэг бол яхаарахгүй эдийн засгийн шинжилгээ ухаан байдаг. За, маш энгийнээр эдийн засаг гэж юу вэ гэдгийг тайлбарлах юм бол эдийн засаг гэдэг бол ерөөсөө нөөцийн хуваарлалт, үйлдвэрлэл, хэрэглээг судалдаг юм шинжилгээ ухаан юм аа. За, эдийн засгийн шинжилгээ ухаан бол бусад ямар шинжилгээ ухаануудтай харилцаа хамааралтай байдаг вэ гэвэл нэгдүгээрт математикийн шинжилгээ ухаантай маш нэгт харилцаа хамааралтай байдаг. Дараа нь статистик, за мөн сэтгэл судлал, за нийгмийн социологийн судалгаатай, за мөн улс төрийн шинжилгээ ухаантай одоо нэгт уялдаа холбоотой байдаг байна. Эдийн засгийн ямарваа нэгэн үзэгдлийг түүний бусад үзэгдэлтэй харилцан хамааралд оршиж байгааг тайлбарлахын тулд математикийн загваруудыг, математикийн томьёог ашигладаг байна. За, эдийн засгийг бол ерөнхийд нь дотор нь хоёр ангилчдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн шинжилгээ ухаан бол дотроо хоёр гол салбарт бол ангилагдсан хуваагддаг. Нэгдүгээрт нь microeconomics, за хоёрдугаарт нь macroeconomics юм аа. За, микро эдийн засаг бол ерөнхийдөө бол зах зээлийг судалдаг гэж хэлж болно. За, зах зээл дээр бол хэрэглэгч оролцдог. Мөн зах зээл дээр бол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нар оролцдог байгаа. За, мөн одоо зах зээл дээр энэ хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн хоёрын хоорондын үйл хөдлөлийг судалдаг. За, мэдээж хэрэглэгч нар бол одоо тодорхой хэмжээний төлбөрийг төлж бүтээгдэхүүнийг худалдаж авна. Үйлдвэрлэгч бол тодорхой эдийн засгийн нөөцийг ашиглаж хамгийн одоо их ашиг олох бүтээгдэхүүнийг бол үйлдвэрлэдэг. За, товчхондоо бол ингэж хэлж болно. За, энд дурдсан байгаа тодорхойлтыг бол тайлбарлах юм бол микро эдийн засаг бол одоо эдийн засгийн шинжилгээ ухааны нэг салбар юм. За, ерөнхийдөө зах зээл, хэрэглэгч, фермүүдийг судалдаг гэж хэлсэн байна. За, макро эдийн засаг бол өөр. За, макро эдийн засаг гэдэг маань өөрөө макро гэдэг үгийг та нар бол ажиглах юм бол том гэсэн утгатай тийм ээ. За, тэгэхээр эдийн засгийг бол илүү өргөн хүрээ, том зургаар нь судалдаг гэж хэлж болно. За, макро эдийн засаг бол ажилгүйд эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, мөнгөний ханш уналт, за сангийн бодлого, мөнгөний бодлого гэмчлэн олон төрлийн бодлогоодыг одоо боловсруулах талаар судалж идэг ийм одоо эдийн засгийн судалгаа юм аа. За, эдийн засгийн үндсэн одоо чухал одоо ойлголтуудыг хэдүүл авч үзье. За, эдийн засгийн үндсэн чухал ойлголтуудын нэгдүгээр бол энэ scarcity буюу ховор хомс байдал. За, мөн одоо хүний хүсэл, сонирхол. За, нөөц гэсэн ийм одоо ойлголтууд бол багтж байгаа. За, scarcity гэдэг нь бол ерөнхийдөө ховор хомс байдлыг хэлдэг. Тэгэхээр хүний хүсэл бол одоо хязгааргүй байдаг бол энэ дэлхий дээр байгаа нөөц бол хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр нөөцийн хязгаарлагдмал байдлыг ховор хомс байдал гэж хэлж болох юм аа. За, дараагийн ойлголт маань болохоор энэ хүний хүсэл байгаа. Хүний хүсэл бол ерөнхийдөө хязгааргүй юм. За, маш их бүтээгдэхүүн, маш их үйлчлэгийг бол хүн хүссэн хэвээрээ л бол байждаг. За, тэгэхээр хүний хүсэл бол одоо маш их юм, нөөц бол харин маш бага юм байдаг юм аа. Түүний хажууд харьцуулахад маш бага байд юм аа гэж хэлж байна. Тэгээд үүнээс улбалаад нөөцийн ховор хомс байдал буюу хүний хүслийг хавахгүй байх гэж бодоод ховор хомс байдал үүсдэг байна.